За сайн байцгаана уу. Өнөөдөр би нэг шинэ зураг бичлэг эхлүүлэх гэж байгаа. Тэр нь болохоор би нөгөө нэг хайртай зохиолчд гэдэг ийм зураг бичлэг хийдэг. Энэ удаа болохоор уран зохиолтой холбоотой. Тэр дотроо муурны сэдвтэй эсвэл cover дээр нь муур байдаг ч юм уу ямар нэгэн мууртай холбоотой номуудын бичлэг хийхээр сонгосон байгаа. За тэгээд өөрийнхөө хөөрхөн муурыг твэрсэн сууж ийн. За одоо би эхнийхээ бичлэгийг ямар номоор эхлэхээр сонгосон бэ гэвэл ер нь ингээл сүүлийн үеийн ингээл book talk ч юм уу гоё номын дэлгүүрүүдээр орохоор юу харагддаг вэ гэвэл айгүй их тийм мууртай номын cover-ууд эсвэл номын гарчигт нь муур орсон одоо бүтээлүүд маш их байдаг. Тэгээ хамгийн анх би 2 илүү 3 жилийн өмнө харж байсан нэг юм If Cats Disappeared from the World гэдэг айгүй хөөрхөн юм муурны зурагтай ном байсан. Тэгээ тэр үед би аваагүй өнгөрөөцөн. Тэгсэн чинь энэ ном болохоор монгол хэл дээр орчуулагдаж гарсан байна. За энэ бол хорвоогоос муур арилгын цагт гээд ийм хөөрхөн ном гарсан байгаа. За тэгээд энэ номын тухай өнөөдөр хамгийн анхны одоо мууртай холбоотой номууд гэсэн бичлэгээ эхлүүлэх гэж байна. Чи баяраа. За тэгээд энэ номын тухай эхлээ ярихаас өмнө зохиолчийн тухай ярий. За зохиолч нь болохоор Kawamura Genki гэдэг Япон зохиолч байгаа. За энэ зохиолчийн анхных нь жахуу ном нь бол маш алдартай болоод олон төрлийн хэл дээр орчуулагдсан байт юм байна. За алдартай болсон нэг шалтгааны хувьд зүгээр би хувьдаа бодохдоо бас энэ нэрэндээ их учир байна л да. Одоо дэлхий дээр гэрийн тэжээвэр амьтны тэн хагасыг тэн хагасаас илүү хүчж магадгүй муур эзэлдэг, муур нохой байдаг тий. Тэнгүүд ингээд хорвоогоос муур арилгын цагт гэдэг ийм нэртэй байхаар хүмүүсийн анхаарлыг нэгдүгээрт айгүй их татна. За тэгээд cover-наас айгүй гоё учраас ер нь бол ингээд номыг унших сэдлийг хамгийн түрүүнд өгсөн байх. Тэгээд сүүлийн үед нэг судалгаагаар ихэнх одоо уран зохиолын шинэ номууд хуучин ч гэлтгүй ер нь ямар нэгэн байдлаар зохиолдоо муурыг оруулах зохиолынхоо нээрэнд эсвэл одоо cover зурагт нь муур оруулах тохиолдлууд улам хийгсэж байгаа юм байна л да. Энэ нь болохоор ер нь худалдаа авалттай бас хүмүүсийн анхаарлыг татах чанартай илүү холбоотой гэж үзсэн байна. Тэр ч утгаараа энэ ном бас алдартай болсон номуудын нэг байхаа гэж бодож байна. За тэгээд энэ номын агуулгын хувьд юу гардаг вэ гэх юм бол If Cats Disappeared from the World гэж байгаа. Хэрвээ муур байхгүй болчвол юу болох вэ гэдэг тухай өгүүлнэ. Гэхдээ тэрнийхээ өмнө болохоор за одоо зохиолын Монгол дүрийн залуу болохоор зүгээр нэг тийм энгийн аж төрдөг нэг залуу байгаа. Ганц би тэгээ ээж нь өнгөрсөн автогаа юм холбоотой байдаггүй залуу байдаг хгүй. Тэгээ тэр залуу болохоор нэг л өдөр гинтл тархины хор тавдартай одоо ингээ юу юугүй ер нь нас орох болсон байна гэдгийг мэддэг. За тэгээд ингээд үнтэй ер нь ингээд үхэл шууд нүүр тулж ин гэсэн үг тэр залуугийн хувьд бол би одоо ингээд үхэх юм байна. Надад хийж үзхийг хүсдэг зүйлс байгаа билүү гэд ингээд тэр залуу бодож байгаа юм. Тэгээд тэгсэн чинь эхний бүлэг дээр ингэж эхэлдэг. Ад зэтгэр над дээр зочилж ирсэн нь гэж аа. За ад зэтгэрээр болохоор ер нь бол юм чөтгөөр ч юм уу те ер нь нэг нь л бурхны нөгөө талын дүр гэх юм уу тийм ад зэтгэр ингээд нөгөө залуу дээр ирсэн. За тэгээд эренгүүтээ би ингээд чиний амьдралыг уртсгаж өгч чадна. Гэхдээ нэг өдрийг уртсахын тулд чи нэг зүйлийг хорвоогоос устгах хэрэгтэй гэдэг эрдөөлийн энгийн зарчим тавьдаг. За тэгээ залуу болохоор ер нь ингээд хүлдээ нүүр тулсан учраас ямар нэгэн зүйлийг арилгаж ээж нэг хоног илүү амьдрах юм хугацаагаа олж авдаг тухай өгүүлдэг байгаа. За тэгээ юу юг алга болгодог вэ гэх юм бол их сонин зүйлсийг алга болгоно л доо. Эхлээд болохоор их тийм зүгээр амттай жигнэмгийг ингээд алга болгох чи гэж тэр зэтгэртэйгээ ярьжсэн чинь тэр нөгөө нэг чөтгөр нь амсаж үзсэн ийм гоё амттай юмыг одоо хорвоогоос алга болгож болохгүй өөр юм алга болгоё гэж ярингуудаа эхлээд гар утсыг алга болгодیں۔ Тэгээд киног алга болгодیں۔ За тэгээд цаг одоо юм үлэгдэг цаг, бугуун цаг ч юм тийм явдаг цагийг алга болгодیں۔ За тэгээ муурыг алга болгодیں۔ Ер нь бол ингээд алга болгох тусмаа энэ чинь нэг өдрөөр ингээд илүү амьдраад байгаа штеп. За тэгээ эхний өдөр гар утсыг алга болгохоос өмнө чөтгөр боломж олгодог. Ер нь алга болгох гэж байгаа зүйлээ сүүлийн удаа ашиглах тийм боломжийг өгдөг хгүй. Тэгээ гар утсаараа хинтээ ярих вэ гэд асуусан чинь нөгөө залуу маань яг үндэ шууд ингээд толгойд нь орж ирсэн ярих хүн байгаагүй. Тэгээ хамгийн сүүлд ингээд үерхэд салсан анхныхаа хайртай ярьдаг. Тэгээд тэр нь болохоор дараачийн алга болгож байгаа зүйл кинотой бас айгүй холбоотой байдаг. Тэгээд кино алга болоод, цаг алга болоод, муур алга болоод
нэг талаараа ингээд юм алга болсны дараа хүмүүс ингээд юу ч мэдэхгүй зүгээр л яг амьдрал хуучин үргэлжилжсэн шигээ үргэлжилж байдаг. Гэхдээ зүгээр л тэр зүйлийг ингээд огт байхгүй болсон байдаг байхгүй юу? Нэг талаараа энэ зүйлсүүдийг алга болгоод байгаа юм шиг хэрнээ хүн хоорондын харилцаа айгүй чухал хөндөгддөг. Жишээлбэл бол эхний хоёр дээр утас кино хоёрыг алга болгохоор нөгөө залуу ингээд айгүй ганцаардмал байгаа нь мэдэгдэж байгаа юм л да. Хинтээ ярихаа мэдгүй. Киног нөгөө устгаж алга болохоос өмнө дуртай кино нэг киногоо үзээ гэд нөгөө аз сэтгэр санал болгож байгаа. Тэнгүүд ямар кино үзхээч гэсэн сайн мэддгүм л дамаа залуу. Тэгээд ээж нь хэдэн жилийн өмнө бас ингээд нас орсон. Тэгээд ээж нь бол муурны харшилтай хэрнээ муурн амар сайн байсан. Ээж нас мууртай байсан. Одоо тэр залууд ингээд үлдээсэн сүүлийн 2 дахь муурн бас байдаг байхгүй юу? Ээж нь дандаа ингэж хэлдэг байсан. Нэг зүйлийг авахын тулд нэг зүйлийг заавал ингээд золиослт юм аа гэж юу нь бол айгүй их сургадаг байсан. Тэгээд энэ ном болохоор яг тэрийг юу ингээд метафороор бас айгүй харуулж байгаа юм шиг санагдсан. Эхлэнээ ингээд залууд бол болоод байгаа юм шиг санагдсан. Утас алга болоход ингээд амьдралаа дурсаад ингээд тэр залуугийн аавтайгаа харилцаа, экс найз охинтойгоо харьцаж байгаа харьцаа. Тэгмүүд ер нь л ингээд нэг тийм хүн хоорондын харилцаа айгүй дутсан байгаа юм л да. Анх бол найз охинтойгоо уцааг ингээд бүр халтална, уцсны төлбөр нь амар их гартал ингээд ярьдаг байсан. За тэгээд тэр хоёр үерхээ жоох уудсан чинь ингээд хамт байхдаа ярих зүйлгүй болоод тэнгуут ингээд кино үзэх нөгөө кино алга болдог хэсэг дээр энэ хороо зөндөө олон кино үзсэн, маш олон кино үзсэн хэрнээ миний амьдралд үлдсэн би ганц л кино үзье гэхээр ингээд бодож чадахгүй. Тэгээд нөгөө нэг цагийг алга болгосон чинь аав ээжийнхаа тухайд урсамж дээр аавыгаа айгүйх ээжийнхаа хүлд буруутгаж явдаг. Тэгээ аавтайгаа холбоогүй байдаг. Энэ нь болохоор яг үүндээ нөгөө тэр хоёр хоорондоо ерөөсөө аав хүү хоёр хоорондоо сайн ярьдаггүй. Тэнгүүт ээжийнх нь ганц хүсдэг байсан зүйл нь аав хүү хоёрыг дотн байгаасай л гэж хүсдэг байсан. Тэнгээ одоо тэр хоёрыг дагуулад амар бие нүвчтэй байсан хэрнээ дагуулад аялалд явдаг. Тэгээ муурыг нь айгүй сайн харьцахын дараа гэж хүссэн байдаг. Тэгээд ингээд өхөл ойртох тусам манай залуугийн ингээд анхаарч ер нь хамгийн ойлгож байгаа зүйл нь амьдрал гэдэг бол амьд байхдаа биш яаж амьдрах нь амар чухал юм байна гэдгийг алга болгож байгаа зүйлс бүрийнхээ тоогоор ойлгодог. Тэгээ хамгийн сүүлд нөгөө нэг муур алга болоход одоо ганцаархнаа амьдэрдэг. Тэгээ ганцаархнаа мууртайгаа амьдэрдэг хгүй. Тэг муур нь хэрвээ алга болчих юм бол ямар амар гонхтой хэцүү байхаа нөгөө алга болох өдөр нь ойлгодог хгүй. Тэгээд тэр аз сэтгэрийн хүчээр нөгөө муур нь ярьдаг болчтой. Тэнгөтэй муурийнх нь ингээ ярьж байгаа зүйлс амар хөөрхөн. Тэгээд нөгөө нэг өмнө нь ээжтэйгээ байхдаа өвөр дээр нь суугаад айгүйх тийм кино үздэг байсан чинь энэ их тийм киноны хэлээр ингээ яриа сурчсан зэрэг нь болохоор ер нь айгүй тийм сонирхолтой. Тэгээд муур нь ингээ би ер нь муурыг алга болгоно гэд аз сэтгэрт хэлсэн байдаг. Гэхдээ муурыг алга болгохыг хүсэхгүй байгаа шүү дээ. Тэнгөтэй ер нь бол ингээ ойлгож байгаа зүйл нь муур бол хэдэн 100,000 жилийн турш хүн төрөлхтөнтэй цуг байсан те. Гэтэл тийм учраас одоо мууранд хүн хэрэгтэй болохоор муур ийм олон жил оршин тогтноод байгаа юм биш. Яг үнэндээ хүнд муур хэрэгтэй юм байна гэж одоо манай залуу бол дүгндэг. Тэгээд мэдээж муурыг алга болгохыг бол хүсэхгүй. Тэгээд хамгийн сүүлд болохоор хэрвээ харуугаас бие алга болохын цагт гэдэг одоо сүүлийн бүлэг рүүгээ ордог юм аа. За тэр бүлэгт нь болохоор юу гардаг вэ гэвэл штэ. Эцэст би юу ч алга болохгүй. Би яг амьдрах хугацаагаараа амьдраад би ингээд өөхөх сонголтыг хийж ийна буюу би ингээд өөрийгөө алга болгоё гэдгийг нөгөө над сэтгэртээ хэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь юу болдог вэ гэвэл за ингээд би бас дахиад бурханд ялагдчихлаа гэж сэтгэр хэлдэг байхгүй. Яг үүндээ нөгөө нэг ингээд нэг жүжиг дээр ингээд бурхан чөтгөр хоёр ингээд хүний нөгөө нэг сайхан сэтгэл дээр нэг юм боцоо тавьдаг нэг жүжиг байдаг шүү дээ. Яг тэрнтэй одоо төстэй гэх юм уу. Чөтгөрийг нөгөө нэг Аллахо гэдэг. Аллахо болохоор би дахиад л бурханд ялагдчихлаа. Хүмүүс яг ингээд ийм сонголтыг хийдгээ. Ер нь амьдралынхаа утга учирыг ойлгосон хүн бол ямар нэгэн зүйлээр дэмжин тавьж, ямар нэгэн зүйлийг алга болгож илүү амьдрахыг хүсдэггүй юм байна л да. Яагаад гэвэл киноны номны ихэнх хэсэгт болохоор залуу ингэдэг байхгүй юу? Би хэрвээ одоо өнөөдөр өгчвөл би хэрвээ байхгүй бол би юунд харамсах вэ гэвэл үзээгүй кино, идээгүй хоол, сонсоогүй хөгжим бодохны өөхөх үед хамгийн ихээр харамсах зүйл бол хизээж харахгүй ирээдүйн минь байгаажээ гэж
боддог байсан. За гэхдээ ирээдүгээ харж чадахгүй гэж харамсахын одоо эрхэнд тэгвэл одоо би яг энэ өнгөрөөж байгаа амьдралтаа яах ёстой вэ гэх юм бол эцсийн эцэст чухал нандин хүмүүс югаарч үл орлуулах зүйлсийг анзаарч энэ хорвоод амьдарч явахын гайхалтай сайхныг мэдлээ. Өөрийнхөө амьдарч буй дэлхийн ертөнцийг нэг удаа тойрч харж шинээр дахин харах ертөнд тухайлбал залхуутай өдөр хоногуд байсан ч хангалттай үзэсгэлэнт үйлдвэр болохыг анзаарлаа гэж ер нь бол манай залуу хэлдэг. За тэгээд амьдралынхаа утга учирыг ойлгоод ер нь бол ингээд дуустдаг. За тэнгүүт намаас ер нь хүмүүс юу ойлгох надад ямар мэдрэмж төрсөн бэ гэх юм бол түрүүн бас хэлсэн ерөнхийдөө одоо байгаа мэдээж амьдралтаа сэтгэл хангалуун байх. Түүнээс гадна цаг хугацаа айгүй юм хязгаартай учраас ойр дотны хүмүүстэй харилцаа холбоо сайтай байх, тэдэнтэйгээ ярилцах, тэднийг харж хандах авгүй бол юм харамсал тээж амьдрснаас ер нь энэ амьдрал хамгийн зовлонтой байдгаа. Тийм учраас харамсал тээлгүйгээр аз жаргалтай одоо байгаа цагта амьдрал юм аз жаргалтай амттай байдаг гэдгийг дахин нэг байдлаар сануулж өгсөн маш өвөрмөц хөөрхөн ном байсан. Тэгээд киноны гэдэх юм номны одоо зохиолын туршид бол эдний энэ муур нас аягүй хөөрхөн юм харилцаа яриа өрнүүлдэг. Муурын аж байдлыг бол амар их ярьдаг. Тэгээд муур хүнтэй түмэн жил байсан. Гэхдээ муур хүнийг тэжээгээд байгаа биш яг үндэ муур зүгээр хүний хажууд байж өгч тусалж байгаа юм сайхан сэтгэлтэй амтан болоод ирсэн тус юм аа. Тэгээд энэ номол 5-аас 3.5 оног өгөхөр тийм хөрхөн ном байлаа. За эхний мууртай холбоотой номууд зурлал маань энэ номоор дуслаа. За тэгээд дараагийнхаа бичлэгээр болохоор бас өөр мууртай холбоотой уран зохиолын номын тухай танилцуулах болно. За баярлалаа.